Сайн байцгаана уу? Бөмбөрцөг дэлхийн нэрэгдээ. Rocky Watch-ийн хамт олон үзэгч та нартай We Are All Trying хэрэггэж бид бүгд хичээж ин штэ киноны 3 болон 4 дугаар ангийг ярьж өгөхөд дүүрэн бэлэн болсон байна. Хүлээн авч жарган болгоно уу та нар минь? Та нар минь subscribe болон like-а дарсан биз дээ. Цаг алдалгүй дарж орхивол цаг тутамд шин бичлэг хардсан өвчин дүүргээд сонорын хүүхдэн жаргах юмсан да. Энэ бол таны сурчлагын орон зай. Энэ хүрээд кино маань эхэлнэ. Нэгэн групп компани үйл ажиллагаа болж угаар кино маань эхэлнэ. Манай билгүүдээ энд ажиллаж байна. Урд өмнөхөөсөө нэг зүйл өөр вэ шүү. Манай хүн их л жаргалтай байгаа бол хамт ажиллаж байгаа хүндээ би жаргалтай үедээ амар их ногоо иддэг гэдэл. Цуг ажиллаж байгаа хүмүүстээ та нар бас ногоо идэрээ гэд инээ цацруулаад аргагүй байлгуудээ өмнөх ангийн төгсгөлд юу боллоо доо. Та нар арай өмнөх бичлэгээ үзээгүй юм биш үстэй. Дараас нь ажлын үр шимж урсаж байна да. Умалзуулсаар сая нэг ажил нь дуусч байна. Нойлд орж нэг сахал хунраа авч өнгө орчхоод л явж өгж байна. Дүрс шилжин мань хүн автобуснаас яран хөл алдангүйж байх нь үзэгдэн. Юунд тэгтлээ яарсан юм бол доо. Өнөө цагны компанид судалгаа өгөхөр ирсэн энэ юм байна л да. Тэр газарт манай марлаач ус байж байна. Манай хоёроос гадна зөндөөхөн юм цагтай юм байна штэ. Манай хоёр ч нэгнээ хараад янзтай байна. Цаг зүүсэн хүмүүсийн сэтгэл хөдлөл шар, ногоон, улаан, улбар гэд харуулдаг да. Ихэнх хүмүүсийнх шар голдуу, ногоон, цөөн улаан байх юм. Хоёр хүн нэг л улаан голдуу байна. Үнэхээр улаан. Тэр хоёр нь мэдээж манай хоёр шүү дээ. Манай хоёр нэгэн кафед сууж угаар харагданаа. Манай билгүүдээ би 40 гаруй насны ажилгүй эрэгтэй туваарлагдсан. Харин чи гэхэд марлаа. Сэтгэл зүйн асуудалтай 30 гаруй насны эмэгтэй билгүүдээ итгэж ядан харахад нэрнгээсэ гэж баттгана. Манай марлаач сэтгэл зүйн асуудалтай хүмүүс их тустай ихээр нь өөр хүний оронд цаг зүүчихсэн явж байгаа юм байна шүү дээ. Манай билгүүдээ маань би ажилгүй гэдэг үгийг сонсохоор зүрх маш хурдан цохилдог. Тэгээ цаг би гэдэл. Марлаа маань харин үг биш нэрнээс болж зүрх нь хүчтэй гихчин цохилдог байх нэ. Намайг орхиж явсан ирчүүд гэж байх юм. Олон л харилцаа үзсэн эмэгтэй бололтой. Харин манай билгүүдээ нэрнүүдийг тоодоггүй харин хоолнд үнэхээр хайртай ба хамгийн дуртай ном нь хоолны дэс юмсанжээ. Би өөрийгөө төрөлхийн сүйтгэгч гэдгийг яаж мэдсэн гэж. Би нэг өдөр хоол эргүүлээд нэг газар сууж байсан чинь гадна талд пан гэл автобус гарлаа. Бусад хүмүүс сандарч мандраад харин манай хүний цаг ногоон асаад тэрч бололгүй догдлол гэсэн бичиг гарч ирж байна. Манай хүн хасрын киног сүрэхэд өчиггүй баярлаж бүр баярлсандаа бүжээд амжсан гин шүү. Анх бүгд хинч биш байхад хасар юун билгүүдээ цаашаа балиар шөмжлөгт байсан гэж байна шүү. Одоо л нэг гэгэрсэн тагтаа. Ер нь энэ урангоо байгаагүй бол энэ хийн? Хасар хийн? Сайхан эдэш өвлийн жаргал, сайн хан насны жаргалаа гэж. Марлаа сая нэг амнэж байна. Гарууд бөглүү түүхий бичвэр явуулна. Тэр үед ёстой галзуурх нь холгүй байдаг гэж шүү. Харин чиний зохиол их таалагдсан гэж билгүүдээг маань шоконд оруулаад тахлаа. Билгүүдээ тэр үед яагаад марлаа бичвэрийн тань гол дүр тань шиг санагдаагүй. Билгүүдээ харин надаас илүү дог байх хэрэгтэй штий. Харин та хамаагүй илүү дог дулаан гэж байна. Билгүүдээ харин яасан гэж юу үүлэн дээр хөвж байна заа чинь. Гэх мэтчлэн хөөрхөн зүйл яриад марлаатай хөвгөлтэй цагийг өнгөрөв. Билгүүдээ сэтгэл зүйн асуудлыг сэтгэлийн хатаар шийдэх боломжгүйгээд хэлж байна. Тэгээд учир зүггүй өнөөх хурд хэмждэг газараар гүйж үзүүлж байна. Марлаа билгүүдээ хамтдаа жаргаж байна. Гайхам, бишрэм, сайхан, имээ. Рекорд шинжлэгдэж 24 км цаг боллоо. Ураа! Марлаатай гар зөххөө яахан мартах вүлээ? Цааш алхан салж одноо. Жаргалтайгаар бүжих мэд гიშгэлнэ. Яасан гэж? Билгүүдээ маань өнөө хөгийн амтан дээр очичлоо. Үг шидээд надгүйгээр гэж мэгээл. Дараа нь өөрийгөө шидэд орчихлоо. Өнөө төгөлдөр сууж байна. Төгөөгийн дотор гитлэр байгаа. Сугуудыг бас өөрт нь таалагдаагүй улсуудыг бүгдийн цэвэрлэх болно гэсэн. Төгөөгийн хувьд метронд байгаа хүмүүс бүгд царай муутай суг гаруул гэж байна. Тэгэж байснаа би ч бас таалагдахгүй байгаагаа замаас олдуулах болно үстэй гэснээ. Сандалтай нь ханлуун ялж орхилоо. Төгөө уурсаад бараг цодох нэ. Бас урангоо гараад ирлээ. Овшгиж арай гэж л зогтлаа. Маргааш нь болтой Мишель дүүрэн байна. Тэдний анх удаа хүн ирж байгаа юм шиг байна. Марлаа байж юм гайхалтай. Манай билгүүдээ хоол хийж мэгээл өндөг шаарж үзүүлээд тэгсэн юулт вэ? Ахтайгаа хоол идсэн сууж истэ төсөөлж исэн байна штэ. Хасрын кино явахгүй байгаа бол тасалбар тарай мараа болоод
Мань хүн шалтаа боож муугаад л бэлгүүдээ групп чатан дээр баахан сүргийн бичсэн байна. Ёстой нэрээ суугмуг хасаак масак гэж гарууд бөө стресс. Хасар харж өглөө хөөрхий уулын оройд дахин нэг бэлгүүдээр зураатлаа. Энэ удаад юу гэж зураатсан гэж нохойн гөлөг минь гэж зураатлаа. Дүр солигдсон манай бэлгүүдээ шавтайгаа юм идэнгээ би ойрд хичээгүй амьдарч байгаа. Аз жаргалтай байгаа болохоор цаанаасаа л хичээгээл байдаг юм байна. Харин манай хасрын кино шалаар нэг эргэн тойрных нь ердөөсөө бүтэн тийлт. Төгөө бүр маркетинг хийхэ болоо хай гэж байна. Айда хасар минь дээ. Муу санаа бие оторлон гэж эндэ. Их хүлээлттэй байсан кинонд 310 мянган үзэлттэй байна гэд уурлаад байх юм. Монголд энэ чинь сайн л үзүүлэлт. Даварчин юмнууд шүү. Шал балаа нэртэй киног нь 310 мянган хүн үзчихэж хахад энэ киног нь хэдэн үзэлтийг таасан хүн байхгүй үстэй гэж ажилтнаасаа төгөлдөр асуухад байгаа. Хин марлаа. Ихэд ширээн дээр нь мөнгө тавиад уралсаар өрөөнд орлоо. Аргач үйлгүүдээ ямар л болиг вэ гэж. Марлаа харин жимээгүй л. Харин түүний амнаас бусд нь ажиллаж байгаа шүү. Маш сайн ажиллаж байгаа. Түүний чихэнд нэгэн үг хүрлээ. Ажлын хоёрын хоорондоо урангоогийн хоолны газар л явъя. Бэлгүүдэйг хориглосон 10 жил зууларсан хогоо цэвэрлсэн мэт сайхан байгаа гэж байна. Аль эртэл ингэх үйсийн дээр бас хүчээр орж ирээд хөөгдөд гарсан. Яасан ч ирүүл хүн биш. Барлаа юмтан гэж байна. Манай марлаа таалагдаагүй нь лавтай. Санаа алдж байна. Тэгсэн нэг балаа тийрэн чисээ санаа алдсан уу? Ёо, юм авцөө. Энэ балаа юмд марлагийн санаа алдна уу, байна уу, ямар хамаа байна. Марлаа харин үгүй гэхэд очиж гин. Яах нь вэ? Чи сая тэгсэн штэ. Яагаад тэр нэг юмны талд ороод байгаа юм бэ? Марлаа харин өвч нь хатуу санагдаад 10 жил болсоог амьд цогцсгсэн. Өнөө чөтгөр харин нүур тулж үзээгүй юм байж гэхэд марлаа. Үзэхэд л явж байна да. Хэмээснээр энэ хоёрын үгс төгсөв. Харин чөтгөр бас түүний чөргөр найзын үгс төгссөнгүй. Хойлохнаа нэг өрөөнд ороод надтай яаж ярьж байгааг нь харсан уу? Зохиол сайн уншдаг болохоор нь туслахаас нь үндсэн ажилтан болгож өгсөн биш хит өнгөрч даварч балааг нь алдлаа. Одоо энэ арай давраад байгаа юм шүү. Багсөөхөө найруулагч хүртэл нэрийг сонсоод чичирдэг штеп. Галзуу хүүхэн гээд гэж байна. Манай марлаа анх ийм дууга байгаагүй юм шигэ. Дүрс чилжин манай бэлгүүдээ бидэнд харагданаа. Уцаар яриад л шүнжин суух юм уу? Юу нь болохгүй байгаа юм. Хэлэлтээ би зохицуулна. Эсвэл гарч ирээд юм уу? Эсвэл идэе. Суулаа гэд бүтэхгүй гэсэн бүдүүнэтэд таарчлаа. Дүрс шилжвэ. Хасрын царай зөвхөрцөн. Бүр сөхөрцөн. Харууд стил мань бэлгүүдээ ярьсаар л групп чат гэсэн нэртэй болохоос бэлгүүдийг ноорог цаас. Тэмжүүл бичснийг хинч мэдээгүй. Бэлгүүдээ ч чамайг тэнд байгааг мэдээгүй бичсэн байхаа. Хасар уусаар л. Бэлгүүдээ ирээ суучлаа. Юу ч болоогүй мэт. Бүх зүйл хэвээ мэт. Хоол захиалж байна. Хасар галзуурахад яг л нэг хуруу дутуу. Бүдүүнэтэй ирсэн юм байна. Илүү үгээ унахсаар л. Гимжижигийн газар байсан бол ирэхгүй байсан юм гэж уцж байна. Их уцнаа манай бэлгүүдээ. Бэлгүүдээ хасар тандан уул нь гарчаад ирсэн юм уу? Толгоогоо цэвэрлэхэд уул нь гарах хамгийн шилдэг арга шүү. Хүчтэй байгаарай гэж хэллээ. Юу ч болоогүй мэт. Юу ч хийгээгүй мэт. Би бэлгүүдэд хайртай л да. Гэтэ хасрын оронд байсан бол амын скотчтод гаргаа шидсэн байгаа. Хасар сайн нэг юм чи аз жаргалтай байгаа бах та. Бэлгүүдээр тийм ээ. Яаж мэдсэн? Би ойрд баярлсан да. Үсрэжтэй хүцээд л явж байна. Хасар малгайгаа тайлахад малгайгаа өмсөө. Харахын эцсалга гэж харуугүй ганц уг газар гэлгүй хэлчихлээ. Хасар бүх муухай сэтгэлүүдийг уншлаа. Зүгээр залхий гэж өөртөө хэллээ. Залхих л өстой. Үгүй бол энэ муухай сэтгэлдлүүд намайг үүр даах юм шиг санагдаад уулан давирч явахдаа нэгээр нь анхааралтай уншсан. Хөлс биеэр гулсаж би чирч байна уу? Би минь л намайг чирч байна уу гэдгийг би үл мэднэ. Арай гэж 8 цаг авирч оргилд хөл дүрхтэй бүгдийг нь идэж орхисон гэж бодсон. Тэгээд би уцаа шалгасан. Бэлгүүдээ би тэнд байгаа штэ. Би шалгаад үтсэн чинь миний залгсан өгүүлбэртэй яг ижил өгүүлбэр байсан. Өөрөө биччихээ таалагдсан юм байлгүй. Интернетэд энтийн тавьчихсан байлээ. Найруулагч болсон болоогүй гэдгийн ялгаа эхнэр нь гүйцэтгэх продюсер хэсэгтээр гарна. Эхнэр нь нөхрийнхөө сонирхолд их мөг зарцуулжээ гэсэн маш олон сөрөг комментууд байсан. Энийг мэдээж бэлгүүдээ бичсэн шүү дээ. Тэр дундаас ашгүүдээ гэж бодсон урангоо группээс гарчихсан байсан. Групп чатаа харсан чинь миний арайг зайлгсан сэтгэлдлүүдийн 3-1-ийг чи бичсэн байна лээ. Би үүний төлөө өөрийгөө хүчилж үүрээр
Жирийн санд гарчхаад ирж байхдаа хит хөрсөндөө бууж байгаа төөрсөн. Өөхөختө хүчил самаа болсон. Чамруу олигтойхон дайрч чадахгүй хүчүүл үнэхээр харамсалтай санагдаад ийм их шүүмжлэл асгаж байхад яаж нүрээ гаргаад явж чадж байна гэсэн байхаа үхмээр байна. Жүжигчид надтай ярьдаггүй юм. Би хүлээлгийн өрөөнд ганцаараа утсаа хараа сууж байдаг юм. Уйлмаар санагдаад ийм насандаа хүртэл гадуурхагдж байна. Намайг элдвэр хэлэх зүгээр. Миний хийсэн зүйлийг элдвэр ихэд уур минь хурж байна. Үнэхээр их зовж хийсэн байхад хараалгуулж байна. Зүгээр ч нэг хараал биш. Олны өмнө шалтан чирэгдсэн юм шиг санагдж байна. Би одоо бүх дээр үеийн найруулагч нараа өрөвдөж бас хүндэлж байна. Бүгд над шиг ингэж уруулсан байх та. Өвдсөн байх та. Билгүүдээ. Чи бол салбарын талбарт нэг ч удаа гарч байгаагүй. Тийм болохоор чамд өрөвдөх сэтгэл байхгүй. Хүнийг бүдэрхэд баярлаж хөөрдөг. Энэ чи бит хоёрын ялгаа. Ойлгосноо? Чи зүгээр л юуч биш. Гээд харцаараа буудаж орхилоо. Дүрс шилжин харанхуй гудмаар алхлах билгүүдийн дүрс үзэгдэн. Хасар новш, кино новш, замнал новш, бодол новш, ер нь новш. Гэртээ орж ирэн хөшгөө татна, дэрээ шидлэн шартай бацаан шиг шүдзүүн уцаа нэ. Уцаач бас шидэхээ марцсангүй. Өнөө их баяр баясэл хаа утх нь вэ? Хальсаар дундраа юу да. Нэг хүн байгаа бол той саялныг анзаарчихлаа. Нойлын гэрлийг асаалттай байгааг мэдлээ. Шагаагаад нэг үзвээс ихэн амийг хувааж төрсэн ахыг өөхөх гэж бүг үзлээ. Хад чулуу мэт ахын ансхыг норсон байхыг харлаа. Яахаа мэдэхгүй ч гарыг нь атхаа марцсангүй. Хоол идээгүй болохоор ингэж байгаа юм гэж өчиггүй тэр хэлж орхилоо. Нүдэнд нь хурсан нулимс асгарч унахаа үл мартлаа. Ах нь харин үлдхэн зовдөг энэ орчлонд өр өвтгөн өрөвдөлтэй дүүгээ ганцаар нь орхиж зүрхлэх үү үгүйтэй атхан багтсан олсыг атгаж тэр дэмжлээ. Сайн нэг ухаан ороо юу да олсоо орхиж ирлээ штэ. Та тавруулж чадсандаа шүлэг хүртэл уншиж өглөө дүрс шилжин оффист орж ирлээ. Бидний мэдхээс тэсөөр хүн намайг бас чамайг өгтөн. Шинэ хүн байна. Урангойгийн уншсан тэр олон бичрүүдээс шилдэг 3-т орно гэж магтуулнаа. Тэгсэн урангой их л ухааны хүн юм. Энэ зохиолоос чи биш эмэгтэй хүн нэртж байна гэхэд зүгээр л туслуулсан ааш жаахан гэхэд удлаа яриад байгаарай. Туслах зохиолчоор оруулахгүй юм бол том асуудал үүсч мэднэ. Эртнээс шийдгэж төгсөв. Дүрс шилжин марлагийн эмээ Мишель Кимбабазар гэрт нь саяны залуу байж гэнэ. Хүш өнөө зохиолыг бичлсэн байгаа хүн арай марлаа биш байгаа да. Ширээн дээрх бэлгүүдийн бичвэрийг үзээд эвэрдээ тулаа үзүү гэлтэй том хараад төхөж үзнэ. Гаднаас марлаа орж ирлээ. Танилуд бололтой нөгөө гай яагаад хариу бичихгүй байгаа юм гэхэд марлаа уцаа гаргаж ирээд би ялсан тусалсанд баярлаа гэд бодвол бичсэн эмээг нь уншиж өгч байх шигэ. Намайг наа зохиолч нь оролцсон гэдгийг битгий хэл. Хаа нэгтээ таньдаг юм шиг царайлж болохгүй гэхэд нөгөө залуу тэгвэл баярлахаар л байна. Хинт ч сайн зүйлгүй штэ. Үерхэж байсан гэдэг яриа гарах юм бол марлаа. Тэр ярианаас айсандаа биш. Хамт битсэн гэдгээс айж байгаа биз. Нөгөө залуу зандарнгүй. Хөөй би 5 шүтээ унагсан. Ийм байхад яаж хамт битсэн байдгийг гэхэд мэдээж марлагийн хамарнаас цус асгарна. Нэгэн үед сайн байсан хүнээ харах нь зүрхэн дээрээ хүчил асгаж буй мэт санагдаж байгаа ч үүнээс илүү төвчгүй. Чиний хараал хүчрхийлэгч байсан үеуд хамт байсан цагийн 3% одоо зүгээр байсан 97%-ийг үгүйсгэх гээд байвал би ч гэсэн ингэж хариулахаас өөр арга галга. Одоо бидэнд тэр 3% л үлдсэн. Зохиолдоо миний нэрийг оруул. Эсвэл миний бичсэн бүх хэсгийг хас. Өгч агуулсан имэйл байгаа болохоор намайг аль хэсгийг бичснийг мэднэ гээд явлаа. Ардаас нь нөгөө залуу зүгээр л үхээд өгчхөл сайн байна. Марлаа зогслоо. Дахин цус гарлаа. Нөгөөх энэ салбарт чам шиг олон хүн. Өөрөө ганцаараа бичиж чадахгүй мөртлөө бусдад инг тэг гэж заахад дайгдахыг оролдог. Энэ удаад билгүүдээ юу? Бусдын хайсан зүйлсийг уншдаг гэсэн биз дээ. Угаасаа сайн зүйл авах боломжгүй учраас ичмээр юм. Тийм новштой. Ихэд хаанаас ч юм нэг зүйл унжирээд нөгөөхийн хацрыг уржглаа. Иви марлаа. Өнөөх урангоо дээр ирсэн байна. Урангоо түүнд амжилтын гэрмэг дээр байгаа залуу амархан сохордог юм. Муу залуу болгоч амархан. Энд байгаа бүгдэлтэй гэж үзсэн. Бас тэр үеийн явдлаасаа ичдэг хүмүүс. Би тийм болохоор би тэдэнд хайртай байдаг. Урдын адил сохор ад үсэлтэд хөтлөгдсөн өөрийн шунлаа л гэсэн хүмүүс энд орохоор өтө. Харин чи 20 авах уу? Эсвэл цаг хугацаанд ичдэг хүн болох уу? Бүх алдрыг авахыг хүссэн бол ганцаараа хийх ёстой байсан юм. 200 хүн хийдэг кино бүтээл биш гэж хэлээд гаргалаа. Муу чир юм да энэ гар. Билгүүдээ харин эцээр л бусдууд нь хараад л хэлж байна. Жаахан илдэг бай.
Би ч бас илчээ ой бэлгүүдээ. Жоох илдэг бай. Тэгэхэд бэлгүүдээ надаа ч гэсэн хэцүү байхад яаж илдэг харьцаж хэлж чадж байна. Надад дуртай дургүй хүмүүсийг би хараад л мэддэг. Надад дуртай хүн дээр очивол би их зөөлхөн болдог. Надтай жаахан л илдэг ярил бүх зүйл өөр болно штэ. Надад дургүй хүмүүсийг би яаж илдэг хандах юм бэ? Над биш тэднэрт хэлэх ёстой үстэй. Би яг л лакмусын цаас шиг хүн. Нөгөө хүн хүчлэлэг үйл би хүчлэлэг. Үгүй бол үгүй. Та нар сайн мэдгүй болтой. Би хайр татам хүн. Ундаж байгаа навчийг бариул аз ирдэг гэсэн. Барьсан азаа чамд өгч байна гэд марлаад өгснөө бас бодож байна. Найзуудтайгаа уулзахад цаг юу гэж хэлдгийг мэдхүү. Төгших гэж гарч ирдэг. Би ч гэсэн мэдээгүй. Тэгэж их төгшдөг гэдгээ. Хинч таатай хүлээж авахгүй шахагдаж суучхаад төгшөхгүй гэд яах юм бэ? Тэр төгшлээс гарахын тулд би үхэх шахам л ярьдаг. Нулимс гарам шахам инээж байхад миний цаг жичрээд харахаар залхах гэж гарч ирдэг. Яа. Урангой манай бэлгүүдийг найз хүнтэй бол орж болно. Эмэгтэй хүн чамайг эмчлэн гэсэн байх юм. Бүх шийдэл Марлагийн гарт бөө. Марлаа ударвал энэ хүн яана. Марлагийн имэнд Марлаг эмлэг давиучжээ. Марлагийн бие нь маш их өвддөг. Тэр өвдөл донд бэлгүүдийг хараад амархан гихчин мишээж хамаг биеийг тавирж байгаа мэт л. Түүнтэй хамт байхад цаг нь тайвшрал гэж зааж байна. Хин хинийхээ мишэлийн түлхүүрүүд байх нь л дээ. Бодолд автан зогсох марлуудыг хин нэгэн машинд дайрах шиг болоход сандарч ядсан бэлгүүдээ үхэх шахам түүнээ зүггүй лээ. Аргач үгүй дээ. Хин хинийхээ хувьд ганц нэмчин гүйж явахдаа хүнтэй мөрөлдөж унлаа. Дахин гүйсээр арин хин очиход сандарсан марлаа толгоогоо барин сууж байна. Цаг нь гайхам санаа зовох гэж гарч ирлээ. Унган сүйтгэгч гар шүдээ уулна. Манай бэлгүүдээ бөөн баяр. Би мангас биш гээд л нулимстай гэгч нь баярлсаар явхад марлаа. Чи хаана амьдардаг юм гээд бүх зүйлээ алдах гэж байгаа юм шиг хоолоогоор асуухад хариу хэллгүй алхна. Арга ядсандаа би чам 500 өгье гэсэнд хариу хэллгүй алхна. Дөрөвдүгээр анги эхлэж бидэнд 40 дурсаар цонхоор ширтэх бэлгүүдээ үзэгдэнэ. Жаргалтай бэлгүүдээ иргэн ирсэн бололтой. Дээр үед сургалтын дээр нэг хүүхэд түүх бичиж ирсэн юм. Удаа хугацааны турш өнчин хараар хайрлсан залуутайгаа холбогдож анхны болзоогоо хийхээр болсон өдөр. Эмэгтэй нь унтаад товолсон цагтаа хориодчихсан. Би бүр уншиж байхдаа галзуурсан. Би байсан бол өглөөнөөс хойш бэлдээд хөөрхөн болох байсан юм гэсэн. Нойрч хөрөхгүй байх. Тэгэж их сайхан байсан залуутайгаа уулзахаар болсон өдрөө оройтод зэрэг тоцрон гэдэг байж болох уу? Гэтэл тэр би хайрлуулж байгаагаа мэдрэх юм бол тайвшраад гүн унтаж орхидог. Өнгөрсөн шөнө би сайхан унтсан. Гээд бүдэж байна. Буурхан минь. Саки бэлгүүдэд ярьж байна. Групп чатан дээр юу яриад байна гэсэнд хэлсэнчлэн сайхан унтлаа. Саки сайн унтаад шүү дээ. Би харин ганц чором унтж чадсангүй. Марлаад зохиолын явуулсан ч ямар ч хариу ирсэнгүй. Сандарж байна. Нүд хамар амаа алга борлогож бэлтгэлэх ёстой юм болов гэхэд Саки марлаа залгаж байна. Тасал. Марлагаа сонирхолтой байна гэдэг сайхан үг авлаа. Баярлсандаа уулзж орой хоол идэх гэхэд уулзалтай гэж залгардууллаа. Дүрс сэлжин бэлгүүдээ гүүж үзэгдлээ. Цагны газар очлоо. Сэтгэл санааг нь асуугаад зүгээр байгаа л гэж байна. Иргэн тойрноо ажвал марлаа ч сууж байна. Одоо ямар байна гэхэд юу гэсэн гэж зүгээрээ л гэлээ. Өнгөөр харуулдаг юм чинь баахан улаан байгаад байгаа. Шүү дээ. Тэгэхэд л зүгээр л гэж байна. Марлагийнх ямар байгаа юм бол тоо. Өнөө газрын хүн марлаад хэлэх юм байна гэж дахин дуудаж өмнөөс болголаа. Мань марлаатай ижил мэдэх боломжгүй гэж цаг нь чичирсэн хүн гарч ирсэн байх нэ. Бэлгүүдээ хүлээсээр л марлааг байгаа гэдгийг харчихсан шүү дээ. Иргэн тойрноо ажиж байхдаа хонгорхоо таад руу харлаа. Ахынх нь амиа хорлох төгсөн мөч бодогдно. Марлаа харин өнөө мэдэх боломжгүй тодорхойлчих гээл. Марлаа бэлгүүдээ хоёр нэг зам дээр огтлолцлоо. Дүрс илжтэй. Метронд бүх хоёр бидэнд үзэгдэн. Өнөөх мэдэх боломжгүй талаар ярилцсан. Манай ах чинь шүлэг бичдэг, нэмээд өөрөнгөс нь тойл бичдэг хүн юм байна штэ. Энэ хоёр маань кафед юм идэнгээ ярилцж байна. Манай марлаа хүмүүс гэж биш зүгээр л нэг ховоор сэтгэл хөдлөлийн бөөгнөрл гэж хардаг гэж байна шүү. Цус мах байгаа л хүн гэсэн үг биш. Насан туршдаа нэгээс сэтгэл хөдлөл бөөгнөрсөөр тэр хүн бүтсэн юм шиг л байдаг. Энд байгаа хүмүүс ч сэтгэл хөдлөлийн нэрвч чадна. Нэг хүн рүү хараад сэрэмжлэх, дахиад нэг өөр хүн рүү харснаа сүржигнэх. Манай бэлгүүдээ юугаараа дутах, нэгийг харснаа бардамнах, дахин нэг зовнох, дахиад нэгийг гомдлох гээл. Үүгээр хүмүүс байвал хүмүүс биш сэтгэл хөдлөлийн бөөгнөрл гэж харах нь зүйтэй болвоо. Бэлгүүдээ марлаа тандан харин би гэхэд марлаа юу гисэн гэж түгшил гэж хариуллаа.
Тэгсэн билгүүдээ яг хэллээ шүү. Би уул нь нуусан шүү гэж хэлж байна. Чимээгүй байдлаар айдаг. Чимээгүй газраас гинт үнэн хараад ирэх үү гэж айдаг. Ямар үнэн гэж асуухад чимээгүй л байх юм бол горлом шиг чөтгөр гарч ирээд миний чихэн шивндэг. Чи ямар ч үн цэнэгүй гэж шивндэг гэж хэлсээр идэнэ. Дүр шилжин нэгэн төмөр хадагтай бололтой харагдаж байна. Алхаа гიშгэ өмсөж зүүсэн сүрхий юм. Жүжигчин байх нэ. Марлаа энүүний киноны постерыг харж байгаад мөргүлэнгээ халтсан шүү дээ. Манийг ч олны өмнө гараад би уул нь өөрийнхөө киног үзэж чаддгүй юм л та. Гэхдээ энэ удаагийн кино маш сайн болохоор шимтэн үзмээр. Үүгээр л би охиндоо надаар бахархах бүтээл үлдээж чадах нь гэж бодсон. Игэл айхтар жүжигчин бололтой. Охиноо ганц өгүүлбэр хэлтэн шүүгээд уул нь өнгө саял сүрхий байсан биз дээ. Дүр шилжин урангогийн хоолны газар жаргалтай байгаа өөгөө харагданаа. Урдчилсан даспрын 68% заригдчихсан. Харахчгүй дээ. Төөгөө хасрыг асуухад ихнэр нь цаа чи эмоо байгаа л гэж байна. Бас л аргачгүй дээ. Хасар хичээнгүйлэн бицээр л. Билгүүдээ хүзүү боож болох бүх уяануудаа нууж байх нь хэцүү юм да. Ахын түүхий гомё идчихл байна. Уулын ширээн дээр нь хоол байна штэ. Гарч явлаа. Уцаа харлаа. Нөгөө групп чатан дээр маш урт зүйл бичигдсэн байна. Билгүүдээ сонс. Энэ тэндгүү баахан бааж явдаг нохоо шиг энэ тэндгүү бичиж сараачиж явдаг хүмүүсийн эрен үе. Бид өдөр болгон чиний баасыг харж байна. Манай чат чиний баасаар дүүрэн байх юм. Уг нь өөрийнхөө баасыг цэвэрлэх ёстой өстэй. Чамайг л бодох юм бол өглөөнөөс эхлээд эц төгсгөлгүй уур хүрэх юм. Чиний өнгөрсөнд бичсэн нийтлэл үгсээс чинь болч шүү дээ. Тэр өдөр чамд хэлж чадаагүй үгс өдөр болгон бодогдож байна. Энэ үгийг хэлэх гээд байсан юм. Үүнийг ч бас гээд шүнжийн суугаад өөрийн бодлоо зэгцэллээ. Би чанга дуугарч уншсан шиг чийч чанга дуугаар уншаасаа гэж хүсэж байна. Би тэр үгсийг зайлгсан шиг чийч бас тэгэрэй гэж хүсье. Маш их өвдөж, өөрийгөө өвтгөж, сайн гихчин зажил залгаарай гэсэн байх юм. Манай хүн өнөө зөөврийн буфетэн дээрээ ажиллаж байна. Аз жаргалгүй болтой. Урд нь аз жаргалтай байхдаа ногоо иддэг гэж байсан шүү дээ. Билгүүдэгийн хоолнд ширхэгч ногоо байсангүй. Бүтлгүйтэл түүнийг дагхаа бас мартсангүй. Зөөж явсан аяг тавга унгаж новш гэж хашгирч марлаа минь. Хурдан ирж авраач дээ. Сакибас нөхөд хасрын бичснийг уншаад эцсээ хүртэл явж байгаа юм байхан дээ гэж юм авцгаана. Бүгдээрээ юм авцгаана. Офисын хоёр ховжив групп чатанд юу гэснийг яриад манай марлагийн чихийг ажилуулад амжлаа. Хүй, юу баахан буу. Хасраа, яах ч байна гэсэн тоглоомон буу байх нэ. Кинонд ашиглах юмсан ч. Олныг бухимдуулсан хүмүүсийг зохицуулж өгдөг төрийн албан хаагчийн түүх ажээ. Цуг байгаа нөхөр нь улс төрчид их үхнэ л гэж байна. Өндөр хөгжилтэй Солонгосчоос улс төрчид нь болдоггүй болтой. Хасар буу барьж бэлдээд л манай хүнийг буудхан л тэ золигч нь. Манай билгүүдээ автобусанд чихвжээж англаад явж байсан чинь өнөө чатыг хасар маш чангаар уншиж өгч буй мэт зовлонтой. Өнөө хоолны газрын урдуур зохиолын дагуу алхахад гадна олон хүмүүс хасарч бас тэнд. Хөөе унсан уу? Унссан л үздэй гэхэд сонсоогүй мэт бүдсээр л алхана. Өрөөнд орж ирээд билгүүдээг маань мууж гарлаа. Тэгтэл яасан гэж цонх хаг. Мэддээч манай марлаа. Энд тэндээс юм шидэхтэй гаргууд юм аа. Хасар алан далан ардаас нь хөөлөө. Марлаач нуугдаад амжчихсан байж байх юм. Хасар игнэртэй загнуулж гинэ. Болж мөн золиг баасан үнийг баалаагээ дээр нь баахаар ингэлгүй яадаг юм. Хүүр билгүүдээг яагаад хоригдсан бэ гэсэн чинь хасрыг билгүүдээс бол солиорхыг нь харахыг хүсээгүй юм байна штэ. Тэгсэн маань хасар арай. Төөгөө амжилтандаа хахаад байж байтал ажилт нь танд харуулах хэрэгтэй нэг юм байна гэд харууллаа. Өнөө сүрхий охин ээж хоёрыг хоорондоо ямар ч холбоо хамааралгүй ээж их охин хоёр шиг айшилж байгаа нь онцгүй гэд пост байна. Төөгөө шок. Их л муухай зүйл бичсэн байна. Манай марлагийн аав ээж нь багт нь хаяад явсан зүв зүгээр мэт ганцаараа амьдж байснаа дурсна. Ээж их хоёрын маргаанаас болж өнөөх сайхан кино унах аюул түрээд байна. Төгөлдөр харин яаж шийдэх бол мэдэгдэл хий, аль болох өрөвдөлтөөр хий гэж байна. Постыг тавьсан хүн лүү бичгэнэ. Устдахгүй бол хуулийн хариуцлага хүлээн л гэнэ. Бодлоо цэцэлэхээр ууланд гарах билгүүдээ зохиолоо бодон төсөөлнө. Хаврын дулаан өдөр тоорын модны навч хийсээд сэтгэл хөдлөлийг дагаж орчин байдал өөрчлөгдөж байна. Бүр өвөл болоод засаар шуурайдглаа. Төөгөө болон нөгөө залуу ер нь энэ залууг залуу гэж дууднаа. Залууд итгэсэн байх нь л дээ. Засвар хийгээд балааруулаад хайсан бололтой. Марлааг зандраад ороод ир гэж чарлаа. Өнөө зохиолыг нь болж бай гэсэн дуурсан бололтой. Дүр сонгож өг гэж хэллээ.
Нэгнэр хэллээ. Хүлээж аваагүй л болтой. Ингэх байсан бол яах гэж асуудаг байна. Залуу марлагаас уучлалт гуйж байна. Зөв штт. Марлаад бэлгүүдээс маш олон зурус ирсэн болтой. Өнөө ховын сав уг шидэстэй. Дотн байгаа болтой. Жигнэсээ туулж үзье хүсээ юу? Бэлгүүдээ ичмээр биш үү гэдэл. Марлаа харин хариуг нь барьсан шиг барьлаа. Тийм үг хэлж байгаа таал ичмээр өн гэж байна. Найруулагч дотор чимээгүй гэсэн мэт чимээгүй. Үүнийг эвдлэн ховын сав би чамайг энэ салбараас яваасаа гэж хүсэж байна гэлээ. Маш богино хугацаанд гялалтсан өөрийгөө онцгой авьяастай гэж эндүүрэд байлгүй явахгүй бол чи бэлгүүдээ болж хөвөр гэж байна. Хамарнаас мэдээ цус. Бэлгүүдээ яах хөлбөмбөг үзэнгээ арх уугаастай. Манай хүн харин унтаастай. Хаалга нэг хүн балбаастай. Ах очиж нээгээстэй. Хоол захиалсан болтой ах дуудаад л мань хүн тоож байгаа юм алга. Өгчгээгүй байгаа да. Арай хоолноос гарч байгаа юм биш үсттэй гэдэл босч ирлээ. Мөлхөж ирлээ. Идэж орхилоо. Уц дугарлаа. Ашгүй дээ. Энэ их гаслан гэвдэж сая нэг марлаа холбогдлоо. Хөвжөлтэй зүйл яриад өгөөч гэж байна. Сүнсэн дарууснаа ярьж гинэ. Босхгүй байсан чинь даруулаад байсан юм биш үү хөөхий. Тоохгүй байсанд нь сүнсний бод өгчлээ. Мань хүн юу ойлгосон бэ гэхээр харьцах ёстой ёс хүн гэж байдаг юм байна гэдгийг ойлгосон байх нь. Марлаа харин уйлсаар бэлгүүдээ марлаад юм яриад өөрийгөө сайхан болгоод өрөөлд тань болчихлоо шүү. Баяр өргөн үйл явдал мөн үү? Бэлгүүдээ яриад марлагийн амраанаас цус гарахаа боллоо шүү. Яалт чаргагүй нэгнийхээ юмч муу юм аа. Гэрээсээ оргох лугаа гарч буй бэлгүүдээ бидэнд үзэгдлээ. Шатан дээр байгаа зоосыг хараад цогт туслаа авлаа харлаа. Мишэлтэй гихч нь алхална. Хүн бүрлүү хайр шидэл харин марлаа төөгөө загнуулаастай. Хамарнаас нь мэдээ цус гарна. Бэлгүүдээ харин багшаа хийж байна. Чи бичиж байгаа дуйлал үзэж байгаа хүн чинь үйлнэ. Гэдэл. Чи бичиж байхдаа инээвэл үзэж байгаа хүн чинь инээн. Чи бичиж байхдаа инээсэн үү? Эсвэл үйлсэн үү гэхэд үгүй гэлээ. Үгсүүдийг холбох төлөйд бичвэр болдог юм уу? Мэдрүүл гэж байна. Мэдрэмж хамгийн чухал нь. Шавнартай хандан чи чин сэтгэлээсээ хэлнэ. Амьдрал дээр аваагүй мэдрэмж авах гэж үздэг юм штэ. Марлагийн цаг төгшөөрийн дохиомт улаасан дуурна. Төгөөгийн өрөөнд ороод өнөөх нь мэдээж ядарлана. Марлаа харин надтай хүндэлгүй харьцдаг хүмүүстэй таарах бүрдээ эргэлздэг байсан. Зайлсхийх үү, туулж өнгөрөх үү, үргэлж зайлсхийдэг байсан. Гэхдээ энэ удаа туулж үзэх бодолтой байна. Би таныг нэг ч удаа хүчтэй хүн гэж бодож байгаагүй. Маш ядаргаатай хүн гэж боддог. Түүнийг эндүүрэхгүй байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд бас би төлөв төвшин хүн болохоос биш. Сул дорой хүн биш. Андуураад угаарай л гэж байна. Төгөө шок. Ажлаа өгөх гээд ингэж байна гэж битгий бод. Би ажлаа өгөхгүй. Гарч ирээд ажлынхаа гаруудаа хандаж хин нэг зайлуулагдаж байгааг харах баярлаж хөөрөндөө хүлээн зөвшөөрч байна. Надад ч гэсэн тэгж байсан удаа байгаа болохоор зүгээр бэлгүүдээ шиг ил дотор хөөрч баярлаад өгөөрэй гэж байна. Төгөө гарч ирээд үг хэлэх гэдэл таслаад би ил тарыг гээд яваад өглөө. Дахиад хэлий. Төгөө шок. Бэлгүүдээ нэг хүнтэй уцаар яриад уулзах шиг болж байна. Хүүе хасартаа нүур тулчлаа штэ. Хасраа чиний нэг наад битсэн үгнүүд чинь намайг бүр сүнсэн даруулсан. Зохиолоо тэгж үчээж гिचглээ шүү дээ. Хасар галзуурлөө. Галзуурал дунд нь ахан орж ирлээ. Заал чимээгүй. Хий зөглөө. Хасар бэлгүүдээ унчглаа. За дүүгээ зодж гин. Цагдаа ирж асуудал шийдэгдэв. Марлаа ирж гэлээ. Найруулагч гээд танилцуулж байна. Марлаа би продюсер нь гээд танилцууллаа. Энэ үрээд кино маань өндөрлөө. Тун удалгүй дахин уулзцай. Лайк болон subscribe дараарай. Баяртай guys.